амар гоё юм. Би ингээ 2 жил хамаг үзээгүй заяа. Bucharest is a historic monument built between. It was built for the victory of the. I don't know if it's. Өнөөдөр нартай өдөр байна. Тэгээд би хаана ирсэн бэ гэхлээр Парисын нөгөө нэг арк байдаг шүү дээ. Парис яг ямар нэртэй мэдэхгүй байна зөө. Яг тэрнтэй адилхан хэлбэртэй Румынчууд өөрсдөө ингээд Дани ялгалт гээд бүтээн байгуулсан юм байна. Парисын юуны дараа, аркын дараа. Тэгээд би одоо тэрийг үзэхгээ явж байна. Амар гоё юм байна уу? Бараг илчлээ. Яа, намайг алцсан амар гоё юм. Би ингээ 2 жил хамаг үзээгүй заяа. Одоо ингээ намайг үзэж байгаа юм бодоо. 2 жил Монгол байгаагүй намрын үеэр санаа 100 харчдаг байсан. За одоо би харуул хийзээ. Энэ амар гоё байрлал гоо нөө. Өстой гоё барьсан байна. Марчсан тикет байгаа маань тэгээд том болохоор 15 лээ гэдэг нь одоо 3 евро гэсэн. Нэг 10,000 төгрөгөөр дэшээ гарч үзэн гэсэн. Үзчих тийм үү? Тэгэл амьдрал нэг удаа тохиох боломж өстэй. Тэгээд их амар гоё нар ингээл ягаал нар гарцсан. Тэгэл өөрсөн дэшээ гарч харъя. Тэгээд дэшээ гарч харъя. Энийг хичээсээ гахгүй ямар ч юм байна. Харна. Бахан шатал байна. Ингээл дэшээ гарна. Энд чинь ингээд уншиж. Arc of Triumph in Bucharest is a historic monument built between and designed by architect Petre Antonescu. It commemorates the victory of the Romanians in World War I, and the form it has today was given to it during years 1931-1936. Okay, so that is the meaning of this arc. This is so good, yeah. Graduation ceremony of the arc. And the inside of the arc looks like this. Yes. Let's just go up. Okay. History of the arc. Along with the notorious architects Ionescu and Dmitry Petre, contemporary many architects define this nation-style approach. Library of the image bed. Сонирхолтой өндөртэй 25 метрийн зузаантай. Тийм байна. 2 хаалгаар ордог. Copper sheets located at the base of the arc sides. Inside there is a narrow staircase that ascends steeply, followed by a set of wider stairs interrupt the right rooms of varying sizes. За нэг иймэрхүү юм байна. History. Partially definitive stage. Okay. So apparently it was built for the victory of the First World War of Romania. Yes. It looks like this. Нүгний бичиг байгаа шүү дээ. Тэр болохоор энэ юм шаттай байна. The fire of borders to the virtue of his holy
were the successors of the heroes of Christendom. Ferdinand I, Lord and King of the Romanians, made his entrance on October 16, 1922 into his capital Bucharest after the coronation in Alba Iulia. Okay, that is the meaning of the script at the north face. Let's see what is here. Where is the English one? There is no English one. I guess these are some people that contributed to the... So this is a parliamentary palace. Yeah, this is Romania. тийм л энэ одоо гоё юм уу? Талын ингээ харах хүмүүс явж байгаа. I know it's confusing that it's the same like Dutch and then I don't know if it shows or not. Oh! Тэр сэрүүхэн байна. Гоё нөө ингэж харах. Ганцаараа явж байгаагийн гол сул тал нь зураг аваад өгч хүн байхгүй. Дагсуу ихэр мэдхгүй хичээд байна. Амар гоё нөө, өстой гоё. Амар гоё. So yeah, that was great. Баярлалаа. Мөрчсөн гадна очиж байгаа өөрөө өөрийнхөө зургийг дарсан байна. Хүнээс бохгүй. Өөрийг л болгоно гэхгүй. Гэтэ амар болов. Энд тэндээс ирсэн аялал ингээд жуулч юмгч ингээд зөндөө хүмүүс байна л та. Энэ одоо яг ямар юу байна? Нэгдүгээр Виктория, нэгдүгээр Виктория гэж. Тэгээд энэ болохоор нэгдүгээр Викториягийн on the south facade, made of the same material, were two medallions depicting King Ferdinand and Queen Maria. Хатан хаан хоёрыг харуулж байгаа юм шүү дээ. Ийм байна. За дараагийнх нь болохоор за нэг inside arm flanked at the base by the coat of arms of the Old Kingdom and the Greater Romania are inscribed the names of the 10 of the places where the major battles of World War I were fought. Kerna, Giol, Dragosday, Tuzmarashdi, гэх мэтчлэн Будапешт. За энэ болохоор ингээд ямар хөө хаана нэгдүгээр дайм болсон бэ гэдгийг харуулж байгаа юм биш үү? Нарк дээрээ одоо л айлчлуудыг бичгүүр байгаа гэсэн. За энэ болохоор the Old Kingdom's coat of arms, Western Pillar. Юу гэдэг шүү дээ нөгөө тэмдэг гэдэг шүү дээ. Гаран дээр тэмдэг нөгөө утасны хэрэглэм шиг байна л та. Энэ бас дахиад нэг юм байна. Тэр нь болохоор Western Pillar, Transylvanian coat of arms, numbering like a flag of the seven cities, and the symbols of the Seychelles, presented by the sun and moon, Japan. On the west side, there is an inscription paying tribute to the politicians and cultural figures who contributed to the realization of the Union glory. За тэр нь болохоор энэ хэсгийг хэлж байгаа юм байна л да. Яг юу орж байгаа тэрийг одоо хэлж байгаа миний бичиг тэгээд романаар бичсэн хоёр бичиг байгаа юм байна. Тийм байна. Ханд ч юм. Хизээний өдрийн бичиг ирж харна гэж би байгаа болоо. Айлхацсан юм бол энэ гол хэсэгний байш үзээ. Дахиад нэг ирүүлийн бичиг олж авнаа.
a little bit expensive, but it's okay. I was so hungry. I need to get this. That's good. What the dog doing? What the dog doing? What the dog doing? What the dog doing? It's Kansas City.